Орчлон ертөнцид бид ганцаараа юу? Мандлыгээс өөр сансар огтрууд амьдрал бий болов уу? Эсвэл өөр төрөл зүйлийн амьд биетүүд бидэнд мэддэггүйгээр бидний дунд оршин байсаар ирсэн үү? Эдгээр асуултууд нь олон зууны турш хүндрэлтийн сонирхлыг татсаар ирсэн ба хариулт нь одоо хүртэл мэдэгдээгүй асуултууд байдаг. Тэгвэл эдгээр энсгүүдийн хариулт нь цаг хугацааны ирэхээр багуугаар тайлгцаар байна. 2023 оны 9 сарын 16-ны өдөр Мексикийн нэгэн сэтгүүлч үл мэдэгдэх харийн нисдэг биетийг судлах сонирхолтой нэгэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал нээлтүүдийн нэгийг хийжээ. Тэрээр сунсан толгойтой, гар нь тус бүрдээ 3 хуруутай 2 жижиг муми зогсоосон ба үнийг Мексикийн конгресс танилцуулсан бөгөөд тэдний зургийг сошиал орчинд цацснаар дэлхийд даяар маш олон хүний анхаарлыг татаад байна. Одоо тэгвэл маш сонирхолтой нэгэн асуултын талаар ярилцгаая. Хэдэн зуун жилийн дараа хүн төрөлхтний технологи эрчимтэй хөгжин сансар огтрууд мянган гэрлийн зайд орчих гаригуд руу аялах боломжтой болсон байлаа гэж бодъё л доо. Манай дэлхийн шахвагдашгүй нөөц тэр үед мэдээж багасна. Тиймээс бид хоол хүнс, ашигт малтмалыг дэлхийгээс өөр гаригаас хайх аялдаа гарна. Тэгвэл бид тэр болтол харь гаригийн үнээр хооллол яах вэ? Харь гаригийн хүн ямар амттай байх вэ гэж та урд өмнө бодож байсан уу? Зарим эрдэмтэд далайн амтан 8 зэрэг дэлхийн цефалоподтэй төстэй амттай байж магадгүй гэж үздэг. Хэрв тийм бол харь гаригийн амтад далайн хоолтой төстэй харагдаж мөн амтагдаж магадгүй юм. Гэсэн хэдий ч харь гаригийн үнээр хооллоход бидэнд нэг асуудал гарнаа. Бидний бие харийн үнээр хоолсны дараагаар шимт жилийг шингээж авахын тулд харь гаригийн манайхтай төстэй биохим хэрэгтэй бөгөөд энэ өөр гаригаас ирсэн амьдралын хэлбэрүүд боломжгүй зүйл юм. Үүний дараагаар харь гаригийн хүн өөрөө юугаар хооллдог вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хэрв тэд ангараг гариг шиг хортой гаригаас ирсэн бол түүнийг хоол тэжилд хэрэглэх нь бидэнд хор хөнөөл очиж болцсошгүй. Эсвэргээрээ тэд нүүрс төрөгчд суурилсан хоргүй орчноос гаралтай тохиолдолд итгэд аюулгүйж магадгүй маа. Дэлхийн атмосфер ерөнхийдөө 78% нитрогений агуулмжтай, 21% хүчил төрөгчийн агуулмжтай. Түүнчлэн water vapor буюу усны уур, carbon dioxide мөн бус төрлийн хим молекулуудыг агуулдаг. Харин ангараг гаригийн уур амьсгалын тухайд маш их тоостой, өөрөөр хэлбэл Марс гариг дээр амьдрал байгаад хэтэрхий тоостой бөгөөд хүүтэн уур амьсгалтай байдаг. Дээрээс нь хортой carbon monoxide-аар дүүрэн уур амьсгалд амьд биетнэр хооллол бид өөрсдөө эрүүлүүлдэг. Carbon monoxide буюу CO нь одоо хортой хий бөгөөд уг хийгээр амьсгалах юм бол таны биеийн цусны hemoglobin буюу цусны цагаан эсэнд оршдог хүчил төрөгчийг дамжуулдаг уурхтай нэгддэг. Ингэснээр таны биеэр дамжих хүчил төрөгчийн хэмжээ багасж биетэн тавгуутаж толгой манарх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ тохиолдолд та мөнгө гүрэмлийн яаралтай тусламжийг авах боломжтой гэдэг мэдхүү. Мөнгө гүрэмлийн 24 цагийн шуурхай тусламжтай өгөөд 77 102 103 гэсэн дугаараар холбогдож эмнэлгийн шуурхай арга хэмжээг авч болох нь. Дэлхийн ус төрөгчөөр баялаг учраа амьд биет оршин тогтнож байгаа илээ. Хооллоход бидэнд хор болохгүй орчноос гаралтай харийн хүнийг оллоо гэж бодъё. Тэгвэл бид тэдний адилаар оюун ухаантай хөгжингүү соёл иргэншилтэй бол яах вэ? Та боддоо өөрсдөж адилхан хүн шиг амьд биет идэх гэхээр бидэнд мэдээж ёс зүйн хувьд маш том зөрчилдөө үүснэ. Ерөнхийдөө каннибализм гэсэн үг. Тэгэхээр энэхүү асуултын хариулт нь ердөө л онол төдий зүйл байгаа. Орчлон хорвоо уудам дэлхийгээс хаа нэгтэй газар хөгжингүү соёл иргэншил амьдрал байгаа нь гарцаагүй. Харин бид харийн үн дээр задлан дүн шинжилгээ хийсэн цагтаа л энэхүү асуултын шийдлийг олох байхаа. Breaks Planet